За би нэг зүйлийг л сануулахыг хүсэж байгаа юм л да. Тэгэхээр манай Чимдугаа хэлсэн нэг үг байдгийн. Чимдугаа юу гэж хэлсэн бэ гэхээр энэ төрийг хууль гацаадгүй харин хуулийг хүн гацаадаг гэж нэг юм үг хэлсэн байна. Тэгэхээр энийг одоо бид нэр их бодож тунгаах юм цаг болсон байна. Ер нь бол мэдээж үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг бол би хүлээж авахыг дэмжиж байгаа. Гэхдээ яг энэ өнөөдөр яг энэ цаг хугацааны хувьд энэ үндсэн хуулийн гаргасан дүгнэлт нь нийгэмд бол маш их тийм ойлгомжгүй эргээд ирээдүйд маш их тийм сөрөг үр дагавар авчирч ийм ноцтой дүгнэлт гарчлаа л гэж би хараад байгаа юм л да. Хэрв ирээдүйд ямар нэгэн байдлаар энэ үндсэн хуулийн цэцгийг хүлээж аваад за энэ чиглэлээрээ бид нар сонгуулаа хийгээд ингээд явлаа гэхэд дараа нь одоо нийгэмд энэ сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөхгүй анхнаасаа одоо хууль бас сонгуулийн хуулиар сонгуул хийсэн гэд биднэрт нэг гашуун туршлага байгаа ш 7 сарын 1 гэдэг гашуун туршлага байгаа. Тэг яг ийм нөхцөл байдал үүсгэхдээ л гэдэгт би сэтгэл зовж байгаа нэгдүгээр. За хоёрдугаарт нь бол тэр төрийн байгуулалтын байнгын орон дээр гончигд орж дарга эсрэг би энэ дэр нь оролцохгүй гэд ингээ гарч явж байсан л да. Тэгээд би нэг тэрийг хараад их гайхаж байсан. Бас эргэлзэж байсан. Бас айжсэн. Юунаас нь айжсэн гэхээр за магадгүй ямар нэгэн тохиолдлоор гончигд орж дарга үндсэн хуулийн цэцгийн дарга боллоо гэж бодоход намайг дарга болохоос өмнө даргагүй үндсэн хуулийн цэц ийм ажлын хэсэг гаргаад ингээд ийм хууль бус дүгнэлт хийсэн гэж дараа нь ирээдүйд ярих үү дээ гэдэг дээр би маш их болгоомжилж байсан. Маш их эмзэглэж байсан. Өнөөдөр үндсэн хуулийн даргагүй ийм үндсэн хуулийн цэц нь тэг яг 2012 онд хуралдаад гаргаж ирсэн тэр дарга жанцсан гэдэг дарга нь яг өмнө 2010 онд гаргаж ирсэн тэр юунаасаа зөрч одоо өөр өдөр шөн шиг ийм дүгнэлт гаргаж байгаа байхгүй. Хоёр өгүүлбэр байгаа шүү дээ. Өдөр шөн шиг зөрчил байгаа байхгүй. Энэ бол цагаан дээр хараар бичсэн байна. Тэр ийм хоёр нүрэ гаргаж байгаад л би их гайхаж байгаа. Тэгээ энэ эргээд нийгэмд маш их том сөрөг үр дагаврууд авчрах үедээ энийг ер нь энэний хариуцлагыг ер нь ирээдүйд хэн хүлээх юм бэ гэдгийг нэгдүгээр анхааруулахыг хүсэж байна. За хоёрдугаарт нь бол одоо энэ цэцчин бол үндсэндээ ингээд нийгэмд бол маш их тийм нийгмийн тогтворгүй байдал түлхдэг. За одоо манайхан хэлж шүү дээ үндсэндээ энэ үндсэн хуулийн цэцэн өөрөө үндсэн хуулийнхаа хямрал руу түлхэгчдэг ийм нөхцөл байдлыг л үүсгэж байгаа. Хэд хэдэн нөхцөл байдал үүссэн ш та бүхэн бүгдээрээ санаж байгаа. Төсвийн доктортой байдлын тухай хууль дээр баахан хэрүүл маргаан хийж баахан дүгнэлт гаргаж ирээд энэ их хурлын танхим дээр хүлээж авах уу авахгүй юу гэдэг дээр гар үсэх зураал ингээл өрийн босох байхгүй болгоцсон шүү дээ. 3-2 байсан. Их хурлын гишүүдийн 3-2-оор тэр өрийн босхын асуудлыг хөнддөг байсан бол энэ хууль өнөөдөр байхгүй болсон. Өнөөдөр ийм цоорхотой хууль болсон. Ингээд өрийн дарамт нь өнөөдөр улс орны маш том аюултай байдалд хүрэгчэл ийм нөхцөл байдлыг үндсэн хуулийн цэцгийн бас авч хэлсэн дүгнэлтээс болж байгаа үр дагавар байж байгаа хгүй. Бас нөгөө эрүүгийн хуулийн дээр нь баахан тайлбар хийгээд нийгэм маш их том хүлээлт үүсгэсэн шүү дээ. Арилжааны банкуд зүгээр явж ирсэн ипотекийн зээлийг чинь баг үндсэндээ 4-5 сар зогсоогоод энэс чинь болоод хэдэн зуун мянган хүн чинь энэ зээлийн хүүгээрээ шатлаа шүү дээ. Тэгээ цэцгийн ийм дүгнэлтээс одоо судалгаагүй сэтгэлийн хөөрлөөр эсвэл нийгмийн захиалга нийгмээс оноо татгсан иймэрхүү үйлдэлүүд нь санаатаа санаагүй үйлдэлүүд нь маш их том үр дагавруудыг нийгэмдэр тарьж байна. Тийм учраас энэ үндсэн хуулийн цэцгийн даргыг нэгдүгээр даргын хурдан томломоор байна. Хоёрдугаарт яг энэ цэц саяын ийм дүгнэлт гаргасан энэ цэцгийн ажлын хэсгийнхэн дараа нь нийгэмд ирээдүйд болох энэ үүрэг хариуцлагыг та бүхэн хүлээх ёстой шүү гэдгийг би дахиад энэ улсын хурлын энэ дээрээс нэг анхааруулъя гэж бодож байгаа. Ой гүшүү.